Зиадримэнд би тасгал руу авах гээд явж байна. Хамар бодлооц. Зиад тасгалтаа орно. Би өнөөдөр би юу хийх вэ гэхээр хөл өнөөдөр би энэ бүсээрээ хөлний дасгал хийсэн. Тэгээд би нөгөө ингээд зогсохоор миний энэ өгцөг дүүрдэг гэсэн аахгүй юу? Тэгсэн чинь сая цар дасгал хийхгүй байсан чинь ингээд зогссон чинь дүүрэхгүй байна. Тийм аа ингэж харагдаж байгаа зэн дээр юм болчт юм байна. Дасгал хийхгүй утгаар болчихсон үз. Энэ хэсэгт юм болчих. Гайхалтай. Явланы мэнд. Өнөөдөр миний явланы цай юм байна. Ингэж 30 минут цаан дээр ийм За өнөөдөр 3 дахь өдөр би одоо яг нэг жүжиг үзэх гээд явах гэж байна. Ямар жүжиг вэ гэхээр Уйхва гээд зохиолч байдаг шүү дээ. Тэр зохиолчийн амьдрахүй гээд номноос одоо сэтвэлсэн Монгол найруулагчийн найруулсан за тийм жүжиг байгаа. Тэгээ тэр жүжигийг би үзэх гээд явах гэж байна. Өнөөдөр орой 7 цагаас болно. За тэгээд миний ер нь яг амьдралдаа анх удаа уйлж уншиж исэн ном гэх юм бол тэр одоо амьдрахүй гээд ном байгаа. Тийм болохоор би жүжигийг одоо үзнэ гэдэгтээ маш их баяртай байгаа. Тэгээд ер нь бол альва одоо бүтээлийн одоо номын эхэлж уншаад тэгээд дараа нь одоо жүжиг юм уу тэр одоо киног нь үзэх юм бол илүү хүнд хүрдэм болоо гэж би ойлгодоо. Тийм болохоор би өнөөдөр тэрхүү одоо жүжигийг үзнэ гэдэгтээ маш их баяртай байгаа. Тэгээд нүрэ жоохон кремтчихэд самаса бодаад тэгээд хар светр дээрээ цагаан пижак өмсөд тэгээд явах гад байж байна. Тэгээд ямар ч гэсэн жүжигээ үзээд тэгээд дараа нь бас сэтгэлээ хэлнэ. За ингэж явд юм уу гэж бодож байгаа. За ингэж гадуураа бэлтэг өмссөн. Тэгээд доороо хавар намрын гуталтай. Ингээд гарах гэж байна. Тэгээд UB cab дуудсан. Таксид явнаа. Машинтай явахгүй. Зогсоол энэ төр болох гэж байвал хэцүү тэрүүгээр талбай хажуугаар чинь зогсоол болох гэж зүгээр алаан болоо шүү дээ. Тэгээд ингээл гарлаа.
та. 100 талд идэг. Яг 51 бүрээд авах уу тий? Тэгээ. За би сая интер ном орчоод тэгээд жүжигний маань цаг арай болоог учраас интер ном ороод нөгөө ном маань байгаа. Тэгээд тэр номныхон өрөлтийг харчаад тэгээд явж гин. Ерөнхийдөө завтай үедээ номын дэлгүүрүүдээр ороод нөгөө өөрийнхөө номны бас өрөлтүүдийг харчаад явдаг. Тэгээд бас хэд хэд ном олж хөлчлөө. Гэтэ одоо нөгөө жүжиг өдр үзэх учраас би жижигэн цүнхтэй учраас ярилцсан юм боломжгүй байгаа. Ямар ч явцтай барь явалтай биш гэж авсангүй. Ямар ч зэн хэдэн ном унших номынхон жагсаалтад оруулчаал явж байна. Тэгээд би шиг галерей орж халуун шоколад уунаа. Манайхаа ингээ очлоо болчихжээ. Ямар мундаг юм бэ? Харагдчих шүү гэж мэдтэй. Монгол улсын авиач жүжигчин Сегмэтийн Төмөрбаатар. Бүгүгийн аавын дүрдэн Монгол улсын ардын жүжигчин Гомбын Мегмар наран. Тосны даргын дүрдэн Монгол улсын авиач жүжигчин Божоод орчин Амгаланбаатар. Ваншигийн дүрдэн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Дандугийн Мөнх Төмөр. Юучины дүрдэн Намтогтын Отгонбат Төгс мантхын Төгшин Амгалан. Фэшигийн дүрдэн Бямдорчин Донжин Сүрэн. Театрын дүрдэн Монгол улсын авиач жүжигчин Дорж Батуйн Ан Цэцэг.
Орчин Баттөмөр. За өнөөдөр 4 дахь өдрийн өглөө байна. За тэгээд өчтөр орой би жүжигээ үзэж дуусчаад тэгээд өглөө бас цагаан уучаад одоо бас дахиад нэг тийшээ гарах гад байж байна. Тэг ямар ч гэсэн жүжиг үзсэн сэтгэл бол маш өндөр байгаа. Тэгээд хамгийн анх тэрхүү зохиолыг уншихтаа уйлж уншиж исэн. За тэг өчтөр бүр тэрнээс одоо 2 3 дахин илүүгээр уйлаад маш олон зүйлийг бас дахин эргцүүлж бодох тийм бодож өнгөрүүлсэн цаг хугацаа байлаа. Тэгээ хүмүүс маш их үзэж илээ. Ихэнх хүмүүс нь ерөнхийдөө залуу хүмүүс үзэж исэн. Тэгээд түүн дээр бас би маш сэтгэл өндөр байсан дотроо. За тэгээд энэхүү одоо том зохиолыг Монгол улстай найруулад ингээд хайсан дээр үзэгч олондоо ингээд хүргэж байгаа бас тэрхүү одоо хамт олонд бас маш их баярлаж талархснаа би бас өчтөр фэйсбүүкээр илэрхийлсэн байгаа. Пост бичсэн. За тэгээд ямар ч гэсэн би энэ одоо жүжигийг үзээд ном уншсанаасаа илүүтэйгээр дахиад бас нэг хэд хэдэн зүйлийг ойлгож ухаарах шиг л болсон. Юу гэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн байглаастай байсан өгдлийг бас илүү тод томруунаар би яг өчтөр харсан юм шиг надад санагдсан. Яагаад тэгэхээр эмэгтэй хүн ер нь цаанаасаа л байглаасаа альва төсвөр төвчээр зовлон зүдгүүрийг давах одоо тийм чадaltaй төрдөм болов уу гэж би боддог. Тэрийг маш тод томруунаар харуулсан байгаа. Жишээлх юм бол одоо нөхөр нь мөрөдөө тоглоод эмс хүүхнүүдтэй ингээд зугаацаад за тэгээ хөл хүнд ихнэрээ яаж тэр одоо тоглоомын газараас яаж чирч одоо гулдарч гаргаж байгаа түүнээс улбалаад одоо ихнэр нь одоо тэрхүү одоо нөхрөө одоо хайрлахгүй байхын аргагүй насан гэцтлээ. За би зөвхөн чиний одоо эмэгтэй болж амьдсандаа маш их баяртай байгаа гэж сүлж юугээ хэлэх тэр мөч бас сэтгэл айгуу их өвтгсөн. Тэгээд ер нь эмэгтэй хүн ямар ч зовлон зүдгүүрийг даах чадaltaй тэр тусмаа хайртай хүнийхээ өмнө хайртай хүнийхээ хайжууд гэж би ойлгож байгаа. За эрэгтэй хүний хувьд гэх юм бол байглаасаа яасан өгдөл нь бас би олж харсан. Тэр нь эрэгтэй хүнд эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгө байгаад эрхийн цагт ямар ч зан авир гаргах боломжтой. За хүн эрх мэдэлтэй, албан тушаалтай байгаад байгаагийн хэрээр одоо илүү их одоо хайртай дотны гэр бүлээсээ холддог юм болоо гэж би ерөнхийдөө боддог. За тэгээд тэрхүү эд мөнгө одоо албан тушаал, эрх мэдэл бүгд одоо байхгүй болоод ирэхийн цагт эмэгтэй хүний нөмөр нөөлгийг одоо ирж хайж тэмүүлдэг. За эцэс сүлдээ түүнийг ухаардаг гэдэг зүйлийг би бас дахин олж харсан. Гэхдээ энэ бол миний зөвхөн миний л бодол тийм. Тэгээд та нар маань ч гэсэн хэрвээ энэ хүү жүжигийг одоо үзэх юм уу номыг унших, киног үзэх одоо тийм завшаан тохиолдох юм бол би болж өгвөл хосуудыг за тэр тусмаа гэр бүл эхнэр нөхрүүдийг бас үзээсэй гэж юу их хүссэн дотроо. Тэгээд гэр бүлийн одоо тийм нандин харилцаа эхнэр нөхөр хоёрын нандин харилцаануудыг аюу их гаргаж ирсэн. Тухайн үеийн одоо эрх мэдэлтнүүдийг гаргаж буй авир энтергээл одоо бүх зүйлийг л одоо энэ жүжиг дээр зохиол дээр гаргаж ирсэн. Тэгээд тийм болохоор ямар ч миний одоо жүжиг үзсэн сэтгэл бол нэг юм байна. Тэгээд маш сайхан оройг өнгөрүүлсэн өчтөр.
Зя энэ богдуулын энд ойрхон газар агаар л ийгээд нэртэй газар ирж агаарлах гэж байна. Тэр нөгөө бөмбөр нь хоол мол иддэг юм хаана юм бол те. Лоош юм. Тэнийг л амарчаад байгаа. Hang out the whole next day, laughing, having fun. Summer love, you have no idea what you did to me. Summer love, didn't care that we weren't meant to be. You were mine, I was yours. Take me back once more. Summer love, where did you go? Summer love, you have no idea what you did to me. Summer love, didn't care that we weren't meant to be. You were mine, I was yours. Take me back once more. Summer love, sweet joy, where did you go? Өнөөдөр гоё харагдаад байсан ба рейсээр. Зя богдуулын энд байршилдаг нэг агаарлыг нэг бүрхэн газар гიშчээд тэгээ байж байна. Цэгчдэр болсон. Гоё газар байна. Тэгээд цэгч юу бааштай цааштай би болохоор паста захилсан. Хоёлаа ойр дуулсан гэсэн хаа. Тэ. Энэ баяраад Үйдээ бо паста. Би гэртээ Take me back once more. Summer love, where did you go? Summer love, you have no idea what you did to me. Summer love, didn't care that we weren't meant to be. You were mine, I was yours. Take me back once more. Summer love, sweet joy, where did you go? Өглөөний мэнд өнөөдөр бүтэлсэн өдөр. За одоо яг цаг 5:15 болж байна өглөөний. Би ажилдаа явах гээд хоолоо бэлдэж авч явах гээд байж байна. Ер нь бол яг гадуур хоол идэхгүй үедээ бол гэрээсээ хоол бэлдэж аваад явчихдаг. Мэдээж бас гадуур өөр хүмүүстэй хоол идэх үе байна. Тийм болохоор хоол авч явахгүй. Хоол идэхгүй үедээ бол хоолоо бэлдээд аваад явчихнаа. Өнөөдрөөс миний ажил эхэлж байгаа. За гадаа айгу харанхуй болсон байна. Өглөө чинь нар бараг 6 цаг 50 хэдэн минутанд мандна гэсэн биш шүү дээ. За ингэ салат бэлэн. Чикентэй хураг хийж бодгатай шиг чикентэй хураг. За ингэ миний өнөөдрийн өдрийн хоол юм. Яруу сандрал бэлтлээ.
night away. За би ажил дээр ирсэн сууж байна. Тэгээд өглөө болгон явуулдаг, уур харуугаа явуулдаг мэдээгээ явуулчаад тэгээд сууж байна. Тэгээд хүмүүс надаас их асуугаад байдаг хаана ажилт юм бэ, юу идэм бэ гэд асуудаг. Тэгээд би энэ компанид ажилладаг. Одоогоор би 11 дахь жилдээ энэ компанид тасралтгүй ажиллаж байна. Тэгээд ямар ч гэсэн үндсэн бол би ажилтай хүн. Тэгээд ажлынхаа хажуугаар номоо бичээд тэгээд фитнестэй яваад тасгал хөдөлгөөнөө хийгээд ингэж амьдэрдэг аа. За тэгээд ажилд орлоо. Өрөөний 7 цаг гисгссэн хүн байна. Одоо би ажиллаа тарах гэж байна. 12 цаг ажилдаг. 12 цаг ажиллах жоох ядардаг. Тэг гадаа айл хэзээ харанхуй болсон байна тэр. Тэгэхэд тарida. За ингээд өнөөдрийн ажил дууссан.